хичээл дөрөв залуучууд та бүхнийхээ дундаас ерөнхий ойлголтыг өгье, та бүхний санаа сэтгэлийг сонсъё. Энэ төслийнхөө талаар бас илүү дэлгэрэнгүй бас мэдээллийг та бүхэндээ хүргэх зорилгоор энэ өрөө та бүхэнд баярын өдөр, амралтын өдөр бас одоо өрн залсан юм аа. Тэгээд энэ өрөө Монголын залуучуудын холбооны энэ сайхан арга хэмжээг дэмжиж залуучуудтайгаа дуу хоолой нэг гэдгээ баталж хүрэлцэн ирсэн бүх залуучуудаа дахин нэг алгадаж баяр хүргэн зүйтэй олгож өгч байна. Энэ өдөр та бүхнийхээ хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо танилцуулъя гэж бодож байна. Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүн Монголд хүрэлцэн ирсэн байна. Монголын залуучуудын холбооны ерөнхий наримчгийн дарга Алтан Сүгтар гарсан байна. Монголын залуучуудын холбооны сургууль сурталчилгааны Польшийн төвийн захирал Эрдэнэ гэрэл дарга маань хүрэлцэн байна. Ингээд та бүхнийхээ өмнө энэ баярын сайхан өдөр бас мэдчилгээ дэвшүүлж энэ арга хэмжээг нээж өгөх нөх хэмээн. Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүн Монгол даргаагаа халуун алгасалтанд өгтөн буцгаая. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэд дэвшүүлье. Юу нэмэн өнөөдөр үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээс бас баярлалаа хэлье. Монголын залуучуудын холбооноос 11-р сарыг 16 наснуудын сар болгон зарлаж 16 нас хүрч байгаа дүүнэртээ зориулсан Монгол Улсын иргэний амлага өрх ёслолыг өнөөдөр 12 цагт бас зохион байгуулаад дараагийн үйл ажиллагаанд ингэж орж байгаа юм. Бид бүхний хувьд төлөвлөгөөт ажлуудаас гадна энэ 10 сараас эхлүүлээд явж байгаа нэг томоохон төсөлт ажлууд бол яг энэ Хулгайчхан Монгол хөдөлгөөн өргөж эхэлж байгаа маа. Энэ Хулгайчхан Монгол хөдөлгөөн яагаад эхлэх болов? Юунаас болоод энийг Монголын залуучтай бол авч хийхэр болов гэдгийг хамгийн түрүүнд ойр байдаг залуучуудаа эхлээд таниулъя, мэдүүлъя гэсэн зорилготой энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагааг маань өдөр нутгуудаас хамгийн анх эхэлж Дархан уул аймгийн залуучтай бол өнгөрсөн 7 хоногт Дархан хотод зохион байгуулсан. Дархан уул аймгийн залуучдын холбооны тэргүүн Гамболд тэргүүлэгч Баттулга маань бас хүрэлцэн ирсэн байнамаа. Өнөөдрийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаа ямар нэгэн улс төрийн нэг талыг барьсан зорилттой ажил бол биш. Ерөнхийдөө залуучууд маань нэг байж улсын орныхоо ирээдүйд бас нэг тодорхой хэмжээний хамтын хүчээр нэг цохилт өгөх цаг нь бас болж байгаа. Улс хямрал бол одоо энэ улс төрчдийн бас нэг тодорхой үйлдэлээс болж хямрал бий болж байгаа юм гэдгийг бас Монголын залуучдын холбооны том ажлаа болгож тавих цаг нь болцсон байна гэж ингэж харж байгаа. Энэ үүднээс бас Монголын залуучдын холбооны ерөнхий наримчгийн дарга Алтан Сүгтар маань ерөнхий энэ төсөл хөтөлбөр яагаад эхлэх болсон талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Үүний дараа бол Монголын залуучдын холбооны дэргэдэх сургалт судалгааны полисын төвийн захирал Эрдэнэ гэрэл захирал маань бас залуучд зориулсан Монгол бахархлын өдөрт зориулсан бас тодорхой хэмжээний лекцийг зохион байгуулах ийм ажлыг өнөөдөр төлөвлөсөн юм аа. Та бүхэндээ амжилт сайн сайхан мөрөх хүсье. За баярлалаа. Өнөөдрийн манай нөхөр арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нэгэн эрхэм хүнийг та бүхний өмнө орох гэж байна. Энэ хүн бол та бүхэндээ энэ Хулгайчхан Монгол хөдөлгөөнийг илүү их дэлгэрэнгүй, илүү их бас олон зүйлийг олж харахаар олон мэдээллийг та бүхэнд өгөх болно. Ингээд Монголын залуучдын холбооны ерөнхий наримчгийн дарга Алтан Сүгтарыг микрофоныхоо хүндэтгэн хүрье. Бүгд халуун алгачтай таарцгаая. За сайн байцгаана уу? Энэ үчийн мэндийг та бүхэнд өгье. За өнөөдөр бол Монголын одоо хөгтөнгөр дор төрсөн эцэг өвгдөрөө шүтдэг эрхэм хүмүүсийн баярын өдөр. Энэ бол эзэн Чингис хааны өдөр байгаа. Тэгээд энэ өдөр бас бид бүхэн та бүхэн бас гайхаж байгаа. Эзэн Чингис хааны бахархлынхаа өдөр юу одоо сонгуул харж агсаалт, санаан жагсаалт энэ тухай ярих болов гэж. Өнөөдөр бид нар их том зорилготой төрөлцсөн ирсэн юм аа. Их том зорилготой ирсэн. Та бүхэн Монголын залуучдын холбооны тухай хэр мэддэг вэ? Тэр мэддэг вэ?
Монголын залуучуудын байгууллага өнгөрсөн 3 дугаар сард 5 дугаар хурлаа оролдуулсан юм. 5 дугаар хурлаа хоролдуулахад залуучуудын зүгээс гарч ирсэн нэг асуудал байсан. Нэг асуудал. Тэр юу гэхээр Монголын залуучуудын байгууллага юу хийсэн бэ гэж бид бүгдийг загисан. 15 жилийн турш Монголын залуучуудын байгууллага их хурлаа хийгээгүй. Тэр утгаараа 5 дугаар хурал халуун болсон. Дараа нь салбарын залуучуудын бас хэсэгчлэн уулзалтууд нэлээд явсан. За энэ дээр юу гэж ярьсан бэ гэхээр Монголын залуучуудын байгууллага залуучуудынхаа төлөө өнөөдөр Монголын нийгмийн 70%-ийг бүрдүүлж байгаа залуучуудын төлөө юу хийх ёстой бэ гэдэг асуудлыг ярьсан. Монголын залуучуудын байгууллагын ерөнхийлөгчийн мөнгөд дарга сонгогдсоноос хойш сүүлийн 2 жил бол анх шатны нэгжээ сайжруулах, хөдөө орнуудад ажиллах олон зүйлийг хийсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн биржээрээ дамжуулаад Монголын залуучуудын байгууллага 30 гаруй мянган залуучуудыг төр болон ажлын байранд зуучилж ажилласан. Энэ хугацаанд давхарцсан доогоор орон нутгийн залуучуудын байгууллагууд маань нийтдээ 200 гаруй мянган залуучуудад үйл ажиллагаа хөргөсөн байдаг. Энэ дотор орхны одоо өнөөдөр хүрэлцээрсэн дархны залуучуудын маань хийсэн олон ажлууд байгаа. 5 дугаар хурал дээр залуучуудын ярьсан нэг яриа байсан. Тэр юу гэхээр энэ одоо нийгмийг өөрчилж шинжлэхгүй бол яг энэ чигээрээ явах юм бол ерөөсөө болохгүй байна гэдэг яриа. Яаж өөрчлөх юм бэ гэдэг тухай яриа. Хэрхэн үр дүндээ зохион байгуулах юм бэ гэдэг тухай яриа. Монголын залуучуудын байгууллагын 5 дугаар хуралд эх орны үндсэн бүрэн болон бүрээс ирсэн 500 гаруй залуучууд оролцсон. Тэд нэг юм ярьсан. Монголын залуучуудын байгууллага гიშгээд үлдээсэн мөр төрөөс явуулж байгаа бодлого нийцүүлж залуучуудаа дэм болох гэж олон ажил хийжээ. Тавхны ажил болж байна. Гэхдээ энэ нийгмийг өөрчлөхийн тулд энэ Монголыг илүү тод өнгөтэй болгохын тулд ажиллаа хийхэд асуудалгүй амьдрэх нийгэм болгохын тулд бид яах ёстой бэ гэдэг асуудлыг их өргөнгөрөөд ярилцсан. Тэгээд залуучууд маань юу гэж ярьсан бэ гэхээр Монголд бол хямрал нүүрлээгүй байна. Монголд бол хулгай нүүрсэн юм байна гэж үзсэн. Хулгай нүүрсэн. Бараг бүгдээрээ одоо нийгмийн шинж ухааныг ойлголт билд нийгмийн гэрээ гэж. Тэр юу гэхээр бүгдээрээ гарын үсэг зурхгүйгээр ойлголцдог тэр ойлголт. Энэ ойлголт жишээл улс төр дээр аваад үзэлт. Парламентын тухай нийгмийн гэрээний ойлголт ямар түвшинд байгаа юм бэ гэдээ аваад үзье. Үнийг хэлэхэд 76 дуракл гэж ярьж байгаа. Үнийг хэлэхэд нэг бие байр суурьтай байна. Төрийн ажлыг бүтээж өгөөд 10%-ийг нь авдаг сэтгэлгээ үйл явдал Монголд баг 4 шахуу болсон. Баг бүх хүн мэдж байгаа. Ийм хэмжээнд очлоо бид нар нийгмийн сэтгэлгээний хувьд, нийгмийн гэрээний хувьд хулгайтай эвлэрчжээ. Энийг хэн өөрчлөх ёстой вэ гэхээр Монголын нийгмийн 70%-ийг бүрдүүлж байгаа Монголын залуучууд өөрчлөх ёстой маа гэж. Яаж өөрчлөх ёстой бэ гэдэг тухай яриа гарсан юм. За тэгээд янз бүрээр ярьсан да. Их олон ажлын хэсгүүд хуралдсан. Олон хүмүүсээс зөвлөгөө авсан. Янз бүрийн салбарын залуучуудтай олон уулзалтууд бид нар хийсэн. Ингээд үндэсний залуучуудын зөвлөлийн анх дугаар хуралдаанаар улс төрд сонгож болохгүй хүмүүс гэдэг хүмүүсийн хар жагсаал. За сонгож болох хүмүүсийн цагаан жагсаалт гэдэг жагсаалтыг гаргая. Энэ жагсаалт нь ямар учиртай жагсаалт байх вэ гэхээр Монголын төрд ордог босхийг л өндөр болгоё гэж. Ийм үүргийг Монголын залуучууд болон үндэсний залуучдын зөвлөлөөс манай одоо гүйцэтгэх ороонд үүрэг болгосон. Бид бас энэ дээр ажилласан. Яаж үр дүнтэй ашигтай зохион байгуулах вэ гэж. Нийгэмд хүмүүс сэтгэл дундуур байгаа. Олон шинж ухаан, судалгаа, мэдээлэл, амын яриа, уулзалтуудаас өнөөдрийн амьдралд хүмүүс сэтгэл дундуур байна. Энийг болоход зөвхөн зүхэж суух шаардлагагүй маа гэж залуучууд үзэж байгаа. Үнийг хэлэхэд зарим хөдөлгөөнүүд иргэний нийгмийн байгууллагууд төрийн эргэлтийн хувьсгал дайнд уялж байгаа тохиолдлууд ч байгаа. Нуух зүг байхгүй. Энэ юу гэхээр нийгмийн бухимдал тодорхой түвшинд орсон байна гэдгийг харуулж байгаа. А Монголын залуучдын байгууллагууд шал өөр байр суурьтай байна. Тэр юу гэхээр бид бүгдийн 25 жилийн өмнө сонгоод авсан ардчсан үндсэн хууль тогтолцоогоор нийгмийн чиг баримжаа засаглалын хэлбэр нийгмийн хуваарлтыг өөрчлөх цорын ганц боломж байна. Тэр бол улс төрийн сонгуул.
улс төрийн сонгууль. Тэр утгаараа сонгууль төгсөж байгаа, сонгууль эхэлж байгаа, сонгуулийн марафон эхэлж байгаа энэ үед Монголын залуучууд нийгэм төрийн одоо босхийг өндөрсөх энэ ажлыг эхлүүлэх ёстой маа гэдгийг бид нар бүгд ярилцсан. Яаж энийг хийх юм бэ гэж. Тэгээд нэг мэрэгэн шийдэл олсон гэдэг юм уу? Одоо бидний олон удаагийн хэлцүүлгээс олсон ганц шийдэл. Тэр юухээр өнгөрсөн 25 жилийн одоо Монголын нийгэм, эдийн засаг, үндэсний аюул байдал, хүн амын амжиргаа, нийгмийн сэтгэлгээнд хар буруу нөлөө үзүүлсэн 100 үйл явдлыг ард түмнээр нэрлүүлээ гэж нэрлүүлээ. За ингээд 100 хар үйл явдал нэрлэгдээд гараад ирэхээр тэр 100 үйл явдлыг санаачилсан, зохион байгуулсан, хэрэгжүүлсэн хүмүүсийн нэрс тодорхой болно. Энэ хүмүүс харж ихсалтанд орно гэж. Үндсэн даргалгаа л юм. Бид бол ямар нэг хүнийг гүтгэхгүй. Хийсэн үйлдэл, явуулсан үйл ажиллагааг энэ улс төрчид тэр дүн тавиулъя л гэж. За ингээд харцгаан жигсэлтийн үйл ажиллагаа өрнөд явангууд бид нар зэрэгцээд сайн засаглалын хөтөлбөрийн тухай ярьж байгаа. Ягаад тэгэхээр засаглалын систем бол хэн нэгэн хүнээс үл хамааран буруу тогтолцоо бий болсон байна гэдэг нь ойлгомжтой болчихдог. Тэгэхээр төрд орж ирж байгаа, улс төрд өөрийгөө сойгож байгаа, бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан агчдад бид нар сайн засаглалын тухай асуудлыг ярья гэж хэлсэн. Удахгүй 12 сарын ихээр бид нар сайн засаглалын үндэсний форум хийнэ. Тэр юу гэхээр Монголын залуучдын байгуул бүгдийг хийж чадахгүй. Салбарын залуучууд өөрсдөө салбарт байгаа сайн засаглалыг хэрэгжүүлэх илүү оновчтой байх хуулийг ярилцъя гэж. За энэ нь цагаан жагсаалтанд орсон хүмүүсийн хийх ажил байх болно гэж үзэж байна. Цагаан жагсаалтанд орж байгаа хүмүүстэй Монголын залуучдын байгуул гэрээ өгүүлж байна. Залуучуудынхаа өмнөөс тэр гэрээнд юусаа ганцхан зүйл, хоёрхан зүйл зааж. Нэгдүгürt та төрийн ажилд орж улгаа хийхгүй шүү гэж. Улгаа хийхгүй гэж. Нэг юм оронд аймаг иргэдийн төлөөлөгчийн урд нөлөөлөгч болчиход хулгайд орооцолдох юм бол тамтай энэ гэр байгуулсан гэрээ чи өөрөө таныг эргэж татах үндэслэл болно гэж. Ийм л үндсэн парадигмыг тодорхойлж байгаа бид нар. Нийгэмд одоо хулгайчгүй Монгол аяа өрнөд бид нар бас олон газруудаар, олон салбарт за телевиз, радиогоор олон хүмүүстэй уулзаж ярилцсан. Хүмүүсийн санаа бодол олон янз байгаа. Гэхдээ одоо та нарт нэг үнэн яриа л да. Юугээр одоо манай үеийн залуучууд гэж байгаа. Бид нар 40 хүрэх гэж байгаа залуучууд. Өнгөрсөн бидний амьдралыг ингээд эргээд үзье. Бидний үеийн залуучдын дотор олон байна. Бас залуу хүмүүс ч байна. Бидний өнгөрсөн 25 жилийн амьдралд миний эргэн тойрны гэр бүл, хамт олон найз нөхд ажлын байрнаас өөр баяр ёслол нь үндэ байсангүй. Бид нар 90 оны картын бараагаар нэгт гүгээд өсөлт хичээл одоо хүнс хичээлийн хомсдолд орсон шүү дээ. Одоо манай үеийн ч бол бүгдөө намхан байдаг хгүй. Ягаад гэвэл яг өсөж байгаа үед нь хүнс хичээлийн хомсдолтой байсан шүү дээ. Ингээд бид эхний үеэд авч. За дараа нь оюутан болоод бэлэн гоймгоор бараг 5-6 жил олсон доо. За ингээд одоо эдийн засгийн хямралтай бид нэг юм удаа сууж. Одоо бид нар 40 настай. Би 3 хүүхэдтэй. Надад юу бодож байгаа нөхөр надад яг өнөөдөр бол манай дээр ярьж байгаа залуучдын юуд одоо төрж байгаа нөхөр за ямар ч үсэн ойрын 10 жилд бол гэрэл асахгүй байна гэж. Гэрэл асахгүй байна. Би одоо Катар шиг болохыг 90 он мөрөд төсөн бол ойрын 10 жилдээ мөрөд бид тэр ирэхгүй байна гэдэгт бол бид эвлэрч байгаа. Эвлэрч байгаа. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр бид хүүхдтэй дүүнэртээ сайхан нийгмийг өвлөх ёстой байна гэдэг дээр санал нийлж байна. Тэр утгаараа хэдийгээр улс төрийн одоо дарамт шахалт байсан ч гэсэн Монголын залуучдын байгууллага улс төрийн төрд орох босхийг өндөрсөх энэ ажлыг бол хийх болно. Олон залуучууд биднийг дэмжиж байгаа. Энэ хүрээнд ч гэсэн та бүхэнд энэ улгаачгүй Монгол хөтөлбөрийн тухай ярьж таниулах өнөөдөр бид хүрэлцэн ирж байгаа юм. Саяхан одоо гадны судалгааны байгууллагын хөрөнгө оруулалтын компанид би Хонконгд айлчилж явж байгаа. Үзлээлтэй. Юу гэсэн чинь тэн дээр нэг энгийн жижиг лог ярьж байгаа. Тэр юу гэсэн чинь тэр компани бол Монгол хөрөнгө оруулж байгаа гадны хөрөнгө оруулагчдыг зөвлөгөө өгдөг компани. Тэгээд бид нар юу гэсэн бэ нөхөр социологийн олон удаагийн шалтгараас судалгаа хийсэн байл. Тэгээд юу гэж ярьж байгаа нөхөр ойрын 10 жилд бол Монгол хөрөнгө оруулах шаардлагагүй гэсэн үг. Яагаад гэхээр
Монголын нийгмийн 60% нь өнөөдрийн байгаа амьдралдаас төлөвлөж байна гэж. Энэ юу хэлж ийм бол эсвэл Монгол улсад ямар нэг өөрчлөлт явагдах юм байна. Эсвэл засаглалын өөр хямрал явагдах юм байна гэдгийг харуулж байна. Тэр утгаараа Монгол хөрөнгө оруулах нь өөрөө эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт хийж байна. Тэр зүгээр хөндлөгийн байгууллагын л дүгнэлт. Монгол залуу хүний хувьд би тэрийгээр өнгөрөө тэрийг сонсоод явж байхдаа сэтгэл шилжиж байна. Энэ бол өнгөрсөн 25 жилд бидний ах нарын төр барьсан ах нарын маань хийсэн гавьяа. Үнний хэлээ. Олон амжилтууд байсан. Гэхдээ одоо улс төрд нийгэмд өөр амьсгал шаардлагатай болчиход байна. Бид нар одоо хар цагаан жагсаалт гэж ярьж байгаа. Бид нар шинэ үе гэж ярьж байгаа. Гэхдээ бид залуу үе гэж яриаггүй шүү. Олон боломжоо алдсан, нас тогтсон хүмүүс ч энд байгаа. Зөв хүмүүс. Цагаан жагсаалтанд орох ёстой. Дуу хоолойгоо оруулах ёстой. Одоо биднийг хэвлэл мэдээлэлээр яриад ингэж явахаар бас баггүй дарамт шахалт бид нар ирж байгаа. Яг өмнөдөө хэвлэл мэдээлэл олон хэрэгслүүд улс төрчдийн улс төрийн намуудын хараа хэмжил байдаг. Тэр утгаараа бидний яриаг өрөг телевизээр, радиогоор явуулах, хаах энэ тохиолдлууд байна. Бид хэвлэл мэдээлэл сошиалор бол аль болохоор хичээж ажиллаж байна. Бас дээр нь бид нэр орон нутгаар явж хүмүүстэй уулзч ярилцж байна. Санал бодлооны энэ үг хэлээр бид нар социологийн судалгаа болж байгаа. Та бүхний гар дээр одоо очсон байгаа. Чин сэтгэлээсээ бүглэрөө энэ бол маргаашийг гоё болгох гэж байгаа залуучдын мөрөөдлийн зүйл шүү гэдгийг та бүхнээс үүсэж байна. Саяхан бид нар шүүх прокурор цагдаа мөрдөн байцаахын олон залуучуудтай уулзч ярилцсан юм аа. Найз нөхдөд манай үеийн залуучууд. Тэд нар юу гэж ярьж байгаа нөхөр та нарт бол эргэцүүд ямар ч гарцах байхгүй шүү гэж. Ямар ч гарц байхгүй. Яагаад тэгэхээр 12 дугаар сарын 2-нд 100 гаруй үйл явдал нэрлэгдээд тэрний хардлага улс төрчдийн нэр шууд тодорхой болно. Тэнгууд бид нар 2 сарын 2-ын хүртэл тэр хүмүүсийг нийгэм таниулнаа. Та хадгалан зээлийн оршооны хуулийг баталснаас болж хадгалан зээлийн оршооноос нийтдээ 32 мянган хүн хохирол амссан байна. Монголын банк санхүүгийн байгууллага 10 жилээр хойш алгасан байна. Та энэ шийдвэрт гарын үсч урсан юм. Энэ шийдвэрийг та хэрэгжүүлсэн юм байна. Тийм учраас таны ард түмэн харж ихсэлтэнд оруулж байгаа шүү. Та харин өөрийгөө цагаатах боломж танд байгаа. Энэ юуг энэ шийдвэрийг тайлбарлаж ард түмэнд өөрийгөө зөвөр ойлгуулах. Аль эсвэл оролцоогүй бол оролцоогүй гэдгийг хэлэх. Мэдээж хүний боломж ярих хэрэгчлэг бол бид нар олгоно. За ингээд энэ бүх үйл ажиллагаа яваад ирэхэд биднэрт бол эрхцээ хувьд, хууль эрхцээ хувьд бол бид нар гаргалгаа багтаа болж байгаа юм л да. Тэгээд улс төрийн дарамт шахалтууд бол бидэрт ирэх баг. Гэхдээ энэ бүх дарамт шахалтыг даван туулах зориг бол манай үеийн алдагдсан үе их гэж бид нар өөрсдөө нэрлэдэг байна. 70 оны дундаас хойш үеийнхэн залуу халуун насаа Монголын яг шилжилтийн нийгмийг дайрж өнгөрсөн энэ залуучууд. Энэ залуучууд бүгд ярьж байгаа. Маргаашийг гоё болгохын тулд гэж. Энэ зөвхөн Монголд хийсэн ажил биш ээ. Энийг Туркид 50 жилийн өмнө саяхан одоо гүржид 5 жилийн өмнө хятад хийсэн ажил. Төрийг ингэж цэвэрлсэн. Бүтэн үеийг. Яагаад тэгэхээр түрүүчийн үе чинь болохгүй байна гэж гаргачих. Дараа орж ирж байгаа сонгуульд дэвшиж байгаа орж ирж байгаа хүмүүст бид нар өндөр босгод авъя гэж. Та улгаа хийхгүй шүү гэж. Энэ босго өндөрчгөр аяндаа нийгмийн гэр өөрчлөгднө. Хүмүүс төрөөс суулгаалгаа болно. Энийг бид нар хийнэ өөр арга байхгүй. Ингэж бид нар ярьж байгаа. Гүржид зохион байгуулсан хар цагаан жагсаалттай холбоотой асуудлаар нэг өдрийн дотор 20 мянган төрийн албан агч ажлаа шууд гарсан байна. Яа тэгэхээр өөрөө тэр бидний зурсан тэр Аазны шүлсэнд холбоотой учраас. Нэг нүгөө өмнө хэлгээд шулуухан хэлгээд хулгай хийж байгаа хүмүүсийг үг дуугүй хурдгаан карьераа хаяад хурдан эндээс яваа дараагийн хүмүүстэй боломж олох гэж шулуухан хэлж байна. Өөр арга байхгүй. Тэгэхгүй бол 5 жилийн дараа 6 жилийн дараа ард түмний шүүхт ирэх хүмүүсийг шүүх болж байгаа байхгүй. Ард түмний өмчийн ялгаа, орлогын ялгаа зөвүүл ард түмний хоорондоо дайсагнах болчиход байгаа байхгүй. Энэ бол Монголын залуучуудад хортой. Монгол улсад хортой юм аа. Тэр утгаараа Монголын залуучдын байгууллага санал өгдөг бүх залуучуудыг, санал өгөх наснд хүрсэн бүх хүмүүсийг энэ удаад цагаан жагсаалтанд орсон хүмүүсийг дэмжээрэй. Хар жагсаалтанд орсон улс төрчдийг битгий дэмжээрэй гэж бид уриалах болно. Энэ нь Монголын төрийг цэвэр шударга тунгалаг болоход өчүүгэн ч гэсэн хувь нэмэр оруулах байх гэж бид нар чин сэтгэлээсээ итгэж байгаа. Манай хөдөлгөөн
олон байгууллагууд нэгдсэн байгаа. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн, орчуудын эвлэлийнхэн, хамаг Монгол хөдөлгөөнийхэн, ахмадын байгууллагын ялангуяа ахмадууд маш их дэмжиж байгаа. Тэд маань юу гэж хэлж байгаа вэ? Уулзсан хүн болго ярьж байгаа. За хүүхдүүд маань наа чи бол үндэсний эвлэлтэй холбоотой асуудал шүү. Хамаагүй сулгаагаа маандж болохгүй шүү. Алдаа гарах вэ? Нийгмийг хагарал руу түлхэх вэ гэж байнга сануулж байгаа. Бид ч энийг байнга анхаарч анзаарч байгаа. Бид нар энэ дээр бол тууш татуу байр суурьтай ажиллана гэсэн ийм бодолтой байгаа. Ингээд Улгаачгүй Монгол хөдөлгөөний үйл ажиллагаа маань одоо бидэрт бол телевиз, радио сонины гаралт гарцууд маш зөвхөн байна дөө. Тийм телевиз дээр бид нар 7 хоног 3 хоног хийж байгаа. 5 хүн утсаар холбогдоод санал бодлоо хэлээрээ орон нутгатаа болсон 100 хар үеийн хувьд санал бодлоо өгөөрөө. За оллоо телевиз дээр 2 цагийн эфир байгаа. 7 хоног бид нар бас нүдэж байна. За FM-үүдээр хэд хэдэн нэвтрүүлгүүд явж байгаа. За бид нар орон нутгад ажиллахдаа орон нутгийн телевизүүдээр ярилцлагууд өгч байгаа. За эдгээр ярилцлагуудыг үзээд Монголын залуучдын байгууллагын MyFCG гэх сайт байгаа. Тэрийгээр ороод хар цагаан жагсаалтын үйл ажиллагаа ямар төвшөнд явж байгаа болоо гэж залуу хүний хувьд заавал сонирхороо гэж та бүхнийг бас урьж байгаа. Энэ бол Монголын нийгмийг нэг шат ахиулах, Монголын нийтээр хүлээн зөвшөөрдөг ойлголтыг нэг шат ахиулах, Монголыг маргааш гоё өнгөтэй байлгах, дүүнэртэй хүүхдүүдтэй шинэ ирээдүг байгуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх шийдвэр болж байгаа. Бид нар энэ дээр ямар нэг намыг, ямар нэг улс төрчийг дэмжихгүй. Бид нар бол байнга ярьж байгаа. Бид нар бол сонгуул болгоны өмнө улс төрчийг тодруулдаг, нэг нэгийн онцгой сайн гэж шагнадаг, шагнал зохион байгуулдаг байгууллага биш. Бид нар нэг хулгайчийн мөнгөөр нөгөө хулгайчийг намлахгүй. Бид нар хулгайч бол хулгайч гэж ярьна. Өөр арга байхгүй. Ийм хөдөлгөөн өрнөж байгаа. Тэгээд манай хөдөлгөөн дээр өдөр болгон залуучууд маань Монголын залуучдын байгууллага дээр ирж байгаа. Та бүхэн ч гэсэн Улаанбаатар хотод ч Монголын залуучдын байгууллагаар ороороо. Бүх Монгол залуучдын өмнө Монголын залуучдын байгууллага үе таалга нээлттэй байгаа. Би яриагаа дуусгахынхаа өмнө би нэг одоо нэг онгойч гэдэг юм уу нэг явдал ярих гэж бодож байна. Аавгүй хоёр илжгээ зарахаар зах руу явсан байна. Тэгээ хоёулаа хөдлөөд зах руу алхчихсан чинь эхний тосгоноор дайрсан чинь тосгоныхын эс гэсэн. Хоёр тэнгийг хараач илжиг хөдлчихэд яваад байна гэд. Тэгэхээр аав нь хүүгээс уулгаар хөдөлсөн байна. Дараагийн тосгоноор орсон чинь хүмүүс юу гэж ярьсан бэ гэхээр ямар тэнэг хүүхэд бэ? Хөгшин эцгээрээ илжиг хөдлөв чинь өөрөө унтсан байна гэж. Тэгэхээр н аавыгаас уулгаар хүүхэд хөдөлсөн. Тэгээд дараагийн тосгоноор орсон чинь хүмүүс бас ярьсан байна. Юу гэж ярьсан гэсэн чинь ямар тэнэг эцэг вэ гэж. Ялах хүүхдээр илжиг хөдлүүлчихэд өөрөөс ууцсан гэх. Тэгэхээр наргаа ядаад нөгөө хоёр хоёулаа илжиг дээрээ суугаад явсан. Дараагийн тосгон дээр орсон чинь хүмүүс бас ярьж байна. Юу гэж ярьсан гэсэн чинь хоёр тэнэг чи энэ муу илжиг алах нэ гэж. Тэгэхээр хамгийн сүүлийн тосгоноор ороход тэр илжигээ толгойд өргөөд явсан. Энэ юуг ярьж байгаа нөхөр бидний хийж байгаа үйл ажиллагааг хүмүүс яаж тайлбарлаж болно? Яаж тайлбарлаж болно? Гэхдээ бид нар том зорилго тавьсан байгаа. Тэрэндээ хүрнэ. Хүмүүс биднийг тэнэг гэж болно. Буруу юм хийж ийн гэж болно. Олон залуучууд, олон сарын туршид, олон ажлын хэсэгт хуваагдаж бид нар энэ бодлыг ярьсан юм аа. Энэ үйл ажиллагааг ярьсан юм аа. Тэр утгаараа энэ удаагийн 2016 оны улс төрийн сонгуул бол онцгой содны сонгуул байх болно. Монголын нийгмийн сэтгэлийг бүгд нь өөрчилсөн тийм сонгуул байх болно. Улс төрд орж байгаа хүмүүст анхааруулга өгсөн, улс төр барьж байгаа хүмүүст сануулга өгсөн юм сонгуул болох хаа гэж бид нар найдаж байгаа. Тэгээд Монголын залуучдын байгууллагын Улгаачгүй Монгол хөдөлгөөний хэмжээрэй гэж та бүхэнд уриалж тэгээд та бүхэнд амжилт хүсье. Та бүхэн харагдсан байгаа санал асуулгыг чин сэтгэлээсээ бөглөөрөө энэ бол та бүхэн ирээдүйдээ хийж байгаа бас тодорхой хөрөнгө оруулалт гэж ойлгоорой. Энэ бол хэн нэгэнд алтан сүхт хэн нэгэн Монголын залуучдын байгууллагад хийж өгч байгаа ажил биш шүү. Энэ бол маргаашийн төлөө хийж байгаа ажил шүү гэж та бүхэндээ зориуд сануулж анхааруулж хэлмээр байна. Их баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Алтан сүхт рахтаа баярлалаа. Одоо та бүхний өмнө Монголын залуучдын холбооны полиси төвийн захирал Эрдэнэ гэрэл даргаыг орж байна. Тамацсан уу? Сайхан амарчцгааж байна уу? Өвөлжсөн үү? Өвөлжсөн байгаа юу? За, окей. За бүгдээрээ баруунгараа өргөч. Бүгд баруунгараа. За бүгд баруунгараа өргөч. Окей.
За болгоч. Одоо 100 гараа өргөөч гэж хэлэхээр өргмөргүй санагдаж байгаа юм бол гараа өргөч. 1 2 3 ашгүй. 199% дараагийн сонголтыг сонгохдоо бэлэн байгаад баяртай. Энэ бол бидний дараагийн алхам. Магадгүй саяны 4 гараа өргөсөн 4 үнийг та нар харж байгаа. Та нар муусан амир зөвүүнүүд гэж хэлэх байх. Гэтэ Монголын залуучууд нэг нэг хараад өгөөд Монголын залуучууд биш. Өнөөдөр би энэ тайзан дээр гарч ирэхдээ Монгол залуу хүнийхээ хуваарь гарч ирж байгаа. Яг та нартай адилхан. Магадгүй би өнөөдөр энэ тайзан дээрээс бум бодлоо нэмсгэлж байгаа бол. Яагаад гэвэл би муу мухай зүйлийг хийх гэж муу мухай зүйл дураалаагүй сайн сайхан зүйлийн төлөө та нарыг уриалах гэж гарч ирсэн учраас. За тэгвэл 100 гараа өргөхгүй. За окей. За 1 2 3 яа баярлалаа. За болгоч. За маруу гараа өргөд бүгдээрээ урлагийн бүтээл харж байгаа юм шиг шүтэж биширч хараа. За хараа. За урлагийн бүтээл харж байгаа юм шиг хараа. Урлагийн бүтээл харж байгаа юм шиг хар гэхээр октод нь над руу хараад гэдэг нь ямар ч юм. Хоёроо харсан ч магадгүй ч тарай. За тэгээ энэ гараа хараад юу гэж хэлнэ гэж ажилсаг шүү гэж хэлнэ гэж хэлээд үнсэн заяа. 1 2 3 явлаа. За одоо 100 гараа. Юу гэж хэлвүлээ? Юу гэж залах шүү гэж хэлдэг юм амд шүү дээ. Ханждаг шүү гэж хэлнэ гэж хэлнэ. 1 2 3 Вау. Браво. Тэрнээс монголчууд бид нэг юм гайхалтай хийж ирсэн ард түмэн байсан юм байна. Бид нар алдчихж. Өнөөдөр Монгол бахархлын өдөр 800 жилийн өмнө бидний бадарч явсан үе. Үнэн үү? Дараагийн 800 жил бид нар хэрхэн бадрах вэ гэдэг тухай өнөөдөр бид ярих гэж цуглаж байгаа. Бид нар 800 жилийн өмнө бид ийм гоё байж Чингис гэж нэг нөхөргээд 800 жилийн дараа дахиад залуучууд царай зүсэг нь санахгүй байж байгаа. Тийм ирээдүйг бид нар хүсэхгүй байна. Өнөөдөр та нар хараа л да. Сүүлийн 25 жил Монгол улс юу хийсэн бэ гэж. Бүгд найрамд хятад ард улс. 90 он гарахад яг бидэнтэй адилхан байсан улс шүү дээ. Гэтэл өнөөдөр 300 сая хятад иргэд. Өөрөөр хэлбэл 100 Монгол уу? 1000 Монгол уу? Улсыг яасан байна? Дунджуудыг нэг дарж чадсан. Өнөөдөр манай бүх төрлийн албаагчид нэг юм хүсдэг. Цалингийнхаа зайлаас гараад хитцээч өрөвдийнхээ төлбөрт эмчилгээ санаа зовхгүйгээр тийм сайхан элбэг амьдраад тэгээд зөвхөн ажилдаа анхаардаг байх юмсан гэж бодож байгаа. Тэгвэл бүгд найрамдах хятад ард улс сүүлийн 25 жилийн хугацаанд 300 сая хятад хүмүүсийг ийм амьдрал руу аваач чадсан. Бид яасан? Сүүлийн 25 жил бүгд найрамдах Солонгос улсыг хар. Яг л бидэнтэй адилхан байсан улс. Чечен гэд мэдэн ш. Чечений Грозныг хотыг мэдж байгаа. Сүүлийн 15 жил иргэний дайны хөлд Оросын танкийн гинжиндор баг газартаа тэгшлэгж байгаа газар. Тэгшлэгжсэн газар. Гэтэл өнөөдөр гадна талаас нь Грозныг хот руу яваад ороход Улаанбаатараас гоё гэрэлтэй болчихсон тийм болсон байна. Арабын Эмиратыг харалдаа та нар. Сүүлийн 25 жил 20 жилийн өмнө бараг 9 зүйл байсан газар ш. Өнөөдөр бид нэр очиж сурахыг хүсдэг. Харвард их сургуулийн жишг хөгжлийн жишээгээр сурах үчигт тэр улсын хөгжил авсан явж. Тэгээ өнөөдөр яагаад эрдэнэглээ чи залуу хүнийхээ хуваар энэ гарч ирж байгаа хулгайчгүй Монгол гэдэг юм дээр ийм яриад байгаа юм гэж хэлж байгаа. Бодож байгаа юм байгаад би нэг л юм хэлж байгаа. Тунхаглаад, онцгойлоод, гоцлоод хэлж байгаа. Энэ нөхдүүд сүүлийн 25 жил бидний ирээдүйг хулгайллаа. Би хэн нэгний карманаас юм сүлдэг, хэн нэгний ширээн дээр байсан балыг хэлэхгүйгээр сүлжээд явдаг хүний тухай яриаггүй шүү. Зарим хүмүүс хэлж байгаа тэр тендерийн мөнгнөөс тэдийг зогсон гинлээ гэж. Би батлаг учраас би ийм худлаа мармааргүй. Нэг л зүйл үнэн. Энэ хүмүүс бидний ирээдүйгээс тулгаа хийсэн хүмүүс. Өнөө өглөө бид нар Дархаа хотоос өглөөний 6 цагтаа зэрэгцээд гараад явж байхдаа нэг юм наашаа явж ирсэн. Улаанбаатар хотыг хар. Өнөөдөр би бүр хатуугаар хэлье. Улаанбаатар хотын сая гарын иргэн бааса шээсээ угаас сууж байгаа. Яана амар зүйл сонсогдож байгааз, яана байлдэрийн бэг сонсогдож байгааз. Яагаад гэвэл тэр хүмүүс ил нөлтөө хашаанда нөлтөө хүмүүс дөрвөлж шугам татчих чадаагүй 25 жил өнгөрөөсөн байхгүй юу? Үнэн үү? Тийм учраас өнөөдөр хөрсөнд нь шингэсэн баасыг, хөрсөнд нь шингэсэн шээсийг бид нэр хөрснийхөө хүний устай хамтд нь ууж байгаа. Бүгдийнх нь үнэн шүү дээ. Энэ хүмүүс бидний эрүүл мэндийг, энэ хүмүүс бидний ирээдүйг хулгай хийж байгаа. Өнөөдөр гэр хороолд амьдарч байгаа хүүхдийг хар. 40 битантай усаа зөөгөөд
ходог руугаа очиод ус аваад ирэхэд дор хаяж 50 минут зарцуулдаг байхгүй юу? Тэр хүүхдэд тэр хүмүүс яаж ирээдүйн төлөө ном уншааж гэж хэлж чадж байна. Ном унших 50 минутын та нар хумсалсан шүү дээ. Ганцхан шугам татаж өгч чадаагүй гэхэд төлөө. Ийм л юм хийсэн хүмүүс. Ийм л учраас бид нар тэднийг хулгайч гэж байгаа. Өнөөдөр та нар Улаанбаатар хотод хар. Бид нарыг баг байхад гардаг байсан. Бидний ээж аав нар үздэг байсан. Халтар царайд гэдэг кино. Дүнсээ алтан зүг дарга хэллээ. Нийгмийн ялгаа хит их бий болоод ирэхээр хоорондоо нэг үзэн ядаж хоорондоо дайм бий болд юм а гэж. Халтар царайд гэдэг кино манайхан хайр дурлалын кино гэж хараад байдаг байхгүй юу? Вау, Мигэл Ангел халтар царайд хоёр ямар гайхалтай хайр үдвэл гэдэг. Үгүй шүү дээ. Венесуэл гэдэг хотын гүүрний наан ядуу халтар царайд гүүрнийхэн баян Мигэл Ангел тэр хоёр үнэхээр хоорондоо болохгүй тийм л амьдралыг өгүүлдэг кино шүү дээ. Гэтэл өнөөдөр та нар Улаанбаатар хотод яваад очихлоор энэ гүүр аль гүүр вэ? Их тайвны гүрээс өнөөдөр хэн нэгэндээ танилцахтаа чи ажилласаа тараад нэг гүр давсан уу, хоёр гүр давсан уу гэж асууж үерхдэг цаг болцсон байна шүү дээ. Нэг гүр давсан бол их тайвны гүр, хоёр гүр давсан бол зайсан гүр давбал хоёр гүр давсан хүнтэй л найзалмаар байна гэдэг ийм л цаг хугацаа болсон. Ашууч гэсэн үг. Яагаад Улаанбаатар хотын нийт хүн амынхан 70% нь гүрний ард талд, үлдсэн 30% нь гүрний урд байхад 7 жилийн дотор 25 жил хийж чадаагүй дэд бүтцээ гүүрний урд хийчихэд 25 жилийн хугацаанд гүүрнийх нь хойдолтойгоо 70% дээр бүтцийг хийж чадахгүй байгаа. Хиний төлөө хийж байгаа нэрийг? Хулгайчид өөрсдөө л төлөө хийж байгаа би гашуун нэг хэлээ. Магадгүй алтан сүх дарга сая хэлж байна. Бид нарыг одооноос хавчаад эхэлж байгаа гэж. Магадгүй өнөөдөр энэ бичиж байгаа залуугийн нэвтрүүлгийг үзчихээд хүмүүс намайг чи гүтгсэн гэдээ аваад шоронд ийх баг. Би ганцхан зүйлийг хэлнэ. Дарамжлах тусам чинь 7 мөрхөө чиг гэлзэн залуучууд заяа. Та нар зайсан руу яваад автобус олдгүй шүү дээ. Нийтийн дээвэр байдгүй шүү дээ. Бага ганцхан чиглэлийн автобус байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд л зориулсан автобус байгаа. Үнэн үү? Яагаад дахиад автобус байдгүй? Яагаад дахиад микро байдгүй? Яагаад дахиад такси байдгүй? Яагаад гэвэл тэнд нэг ч яваа амтан байдгүй байхгүй юу? Өнөөдөр бид нэг машин авахын тулд ээж аав хоёр маяга найзчиж ганц машин авч хүүхдээ хөл залгуулж байхад тэд нар гаражда 4-5-аар нь тавьчаад сүүлийн үед энийгээ унаагүй манай нөгөө машин аль нь үлээ номер нь хэдүүлээ гэж асуухтаа хүртэл тууширсан тэр баян цатгалан муусаа улгааж байгаа. Энэ бидний өнөөдрийн бий болгож байгаа дараагийн сонголт واخгүй юу? Дахиад энэ чигээрээ явах юм бол дахиад улгаачдыг бид нар давраах юм бол дахиад яана гэж өөр хоорондоо дахиад энэ заалан сууж байгаа 200 залуутай адилхан л ингэ яриа зогсож байна. Дахиад нэг эрдэнэгэл гарч яриа. Өнөөдөр та нарын ээж аав нар эрүүл мэндийн үйлчилгээ тусламж үйлчилгээг авахгүй өрхийн эмнэлэг дээр очиод дийлэхгүй байгаа шүү. Гэхдээ хаанасаа хаалгач гэдэг инглээ эмнэлэгт ядаж манаач таньдаг байх минь явдаа гэж хажигдах үе байгаа шүү. Хулгайчид хүнийхээ төлөө нийгмийг болгож чадаагүй учраас энэ нийгмийг бий болгож чадаагүй учраас бид нар ийм яриад ийм эмгэнэлтэй юм хийгээ сууж байгаа. Гэтэл та нар Герман улсад харалтаа. Өнөөдөр өглөө алтан сүх дараа бид нар бас ирээл явж байхдаа ярьж байна. Нийгмийн даатгал гэдэг, эрүүл мэндийн даатгал гэдэг юмыг лайв иншүрэнс гэдэг зүйлээр шийдчих. Хувийн даатгалын компаниудад авчиад өгчих. Хувийн даатгалын компаниуд нь зөвхөн өрхийн эмнэлгүүдтэйгээ л ажилладаг юм байна. Яагаад гэвэл танай нэг өрхийн эмнэлэг байдаг байхгүй юу? Энтлийнхэнд. Тэгээд тэр өрхийн эмнэлэгт Эрдэнэ гэрлийн даатгалын компани эмчнэрт нь цалингийн өгнө. Энэ нэг л битгий өвдгөөрэй. Өвдөд ахмал манай даатгалын компаниас мөнгө гараад байгаа учраас манай тохирлоо ш. Тийм учраас та нар ахиухан эднэрийг очиж үзээд ахиухан ажиллаад ахиухан сайн эмчлээд байгаарай. Ингээд л ангууд нөгөөдөл даатгалын компанитай аль-алинтай нэвтэхэ ажиллаад зогцоод та нар өвдөхгүй ш. Өнөөдөр өвдөхийн тулд нийгмийн даатгал төлдөг юм уу? Өвдөхийн тулд эрүүл мэндийн даатгал төлдөг юм уу? Урьдчилан сэргийлэхийн тулд төлдөг байхгүй юу? Өнөөдөр Монголын явж ирсэн сүүлийн 25 жилийн нийгмийн энэ ихэр давхал зам бидний өнөөдрийн хулгайч гэж нэрлэгдэх хэмжээний хүмүүсийг бий болгочихжээ уучлаарай залууч. Сүүлийн 25 жил бид юу хийж чадсан гэхээр би нэгэн зүйлийг хийж чадсан. Магадгүй алдаж байж магадгүй. Бид хүн байх чадвараа алдсан. Магадгүй өнөөдөр энийг гараад ирвэл энэ солиотын мөксөндөө нэг даа гэж бодож байгаа та нар. Магадгүй шүү. Яг ингээд бодох агшинд бид
хүн байгуулах чадвар алдсан байгааг нь илэрхийлж. Хэн нэгний нэмсэглээд баяртай явж байхдаа бүсдээ нэгэд ингэж өгнөд Монгол хүмүүс маш олон баг шүү. Гэхдээ баяртай байгаад инээж байгаа үстэй. Сайн байна уу гэж хүртэл хүний өөдөөс ихчлээд хараад хүрч чадвартай залуучууд байхгүй болж шүү. Сайн байна уу гэж харах юм бол өөдөөс гайхаа л хараад ирнэ. Хаана харлаа гэж бодд юм шүү. Өнөөдөр Монголын залуучууд бид нэр өөрчлөлт шинжилгээ хийхин төлөө өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж авахгүй бол дараагийн бидний ирээдүгээс энэ олон хүмүүс хулгай хийж байгаамаа. Миний байр суурь юм л байна. Эднэрийг би мөнгө авч явахыг хараагүй, эднэрийг би хэн нэгний ноутбукийг авч явахыг хараагүй, эднэрийг би хэн нэгний талхыг авч явахыг хараагүй. Тэгээ ганц зүйл үнэн. Эднэр энэ хэн нэгний ирээдүйд олох мөнгийг хулгай хийж байгаа. Эднэр өнөөдөр хэн нэгний ирээдүйд олох ноутбукны боломжийг хулгай хийж байгаа. Эднэр өнөөдөр хэн нэгний гэр бүлтэй аваачих талхыг нь хулгай хийж байгаа. Тийм л хүмүүс. Ирээдүгөө хулгайлт маань ажиллаж байна та бүгд. Сонирхолтой. Сая алтан сүх дараах хэллээ. Арын 10 жилдээ гэрэл харагдахгүй юм шиг байна гэж. 40 хүртэлх насныхаа иймэрхүү бодолтой байгаа юм шиг байна. 30 хүртэлх насныхан бол бид нар нэмж чаднаа гэж. Бидний боломж байгаа. Залуучууд гэрэл бий болгож чадна. Чадах. Чадна гэж бодож байгаа бүгд нэг нэгэн тал сайхан хаалгадаг шүү дээ. Хар цагаан жагсаалтын тухай ярилцлаар маш олон хүмүүс хэлж байгаа. Та нар мос юмрууд хүмүүс шантажлах гэж юм хийгээд байгаа юм шүү. Үнэхээр хулгайчид алга болж байгаа бол бид нар шантажлахад бэлэн байна. Алга болж байгаа шүү. Үнэхээр бидний ирээдүгээс бидний тэр боломжуудыг хулгай хийж байгаа хүмүүс байхгүй болж чадж байгаа бол бид нар тэр хүмүүсийг шантажлж, тэр хүмүүсийг эцэстэн тултал, тэр хүмүүсийг ирмэгдэн тултал шахахад бэлэн байна. Залуучууд хуучны бэлд болж байвал болоо төрийн өмнөөс огтон боож өгнө хичээл надтай болондоо гэж боддог Монгол залуу болоо байха байсан. Маш олон хүмүүс ярьж байна. Ард түмэн улс төрийн мэдлэггүй болохоор энэ хүмүүсийг гаргаад тэгээ бид будаа болж байна гэж. За нэг зүйлийг асууя. Аав нь хүүхдээ хичээлийн сайн хэлэхийн төлөө 50 төгрөг өгөх. Хоолой сайн эзлэхийн төлөө 100 төгрөг өгөх. Эрт үндэснийхэн төлөө, өглөө эрт усныхын төлөө 500 төгрөг өгдөг аав сайн аав мөн үү? Яавч биш. Энийг зүгээр л би та нарт нэг юмар ойлгуулах гэж байгаа. Энэ төсвийн төлөлт гэхгүй. Төсвийн төлөлт. Манай гэр бүл энэ сарда 600 төгрөгтэй шүү дээ. 600 төгрөгтэй байж ч шат дэмий үр ашиггүй зардал зүгээр сайн аав болж харагдахын төлөө хүүхдээ зам ёсных нь хийх ёстой зүйлийн төлөө оромшуулж шагнад өгдөг ийм сайн ааваар бид нэр яах юм. Үнэн биз? Та нар харал да 21,000 төгрөг. Сар болгон бид нар хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд 70-аас 100 гаруй мянган төгрөг төлдөг хүн сар болгон усаас 21,000 төгрөг авахгүй хэн ч хүсэхгүй шүү. Тэртээ дөрвөө 100 мянган өгч байгаа юм чи 21-ийг авч яах юм? Харамсалтай нь Монголын дөр өнөөдөр хулгайч нар ард түмнээсээ мөнгө авахтаа асуудаггүй хэрнээ өгөхтэй ч бас асуудаггүй юм байна. Ийм хүмүүсээр бид нар тэгээ яах юм? Сая алтан сүх дараах хэллээ нэг илжиг гэтээ аав хоёрын тухай ярьж шít. Зүгээр л хөөрхөн харагдаж 100 оноо авч сайн аав, сайн ээж, сайн улс төр, сайн тэргүүн, сайн өрхийн эцэг байхын төлөө, өрхийн тэргүүн байхын төлөө бид нар таалагдах гэж ирээдүйд бидний үр хүүхдийн төлөө, ирээдүйд бий болох ач нарынхаа ирээдүйг устгадаг ийм л хэм маяг руу орчлоо. Тэгэхээр найзуудаа, залуучуудаа магадгүй өнөөдөр энэ залын та бүгдийг цуглуулсан хэсэг залуучуудыг хэсэг хүмүүс ороолноо. Баамшигтай үннийг хэлье. Магадгүй ороолно. Тийм учраас та бүхэн энэ залуучуудыг дэмжээрэй. Тэдний ард нь байх бат хан хэрэн байгаарай. Учир нь та үнэхээр чадлаараа 7 хоногийн 5 өдөр
Өөрийн 4 цаг хүртэл сууж хичээлээ давтаад авсан дүнгийн чинь зүгээр л хэн нэгний хүүхэд клинишкэн дотор мөнгө авчулж өгөөд авдаг тийм нийгмийг бий болгохгүй нөлөө энэ залуучууд зорж байгаа. Тийм нийгмийг цааш нь үргэлжлүүлэхгүй нөлөө зорж байгаа. Өнөөдөр манай төрийн албанд байгаа залуучууд үнэхээр шалгалтаа өгөөд гайхамшигтай өндөр амжилт үзүүлээд ур чадвараа гайхуулсныхаа төлөө ажилд орох гэтэл хэн нэгний танил урдуур нь орсныхын төлөө таны ирээдүйг хулгайлж байгаа. Ийм ирээдүйг цааш нь үргэлжлүүлэхгүй тулд ийм нөхцөл байдлыг цааш нь үргэлжлүүлэхгүй тулд өнөөдөр энэ дотор та нарын цуглуулсан залуучууд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа маа. Тэгэхээр би дахиасаа хараад ав гэж хэлээ залуучуудаа. Монгол дарга бостой байна уу? Манай Орхон аймгийн босч энэ залуучууд явж байгаа. Дахиад хараад ав. Одоо сонирхолтой та нар нэмэгдэх ёстой. Та нар нэмэгдэх ёстой. Манай дархны залуучууд ч гэсэн энд сууж байна. Өнөө өглөө наашаа явжсэн чи манай найз тэгж байна. Яагаас сүлжээж орж гараад байгаа юм бэ? Хөдөө явж байна гэсэн чи үнэхээр хийх солиотой боллаа ч юм аа гэдэг. Яасан гэсэн чинь Монгол бахархлын өдөр бүх нийтийн амралтын өдөр юугаа хийгээд байгаа гэж. Би нэг л зүйлийг хэлсэн. Эхнэр маань жирэмс удахгүй хөвгт болох гэж байгаа. Би тэднэрийнхээ ирээдүйг сайн сайхан байлгах юм гэлээ. Би өөрөө үр хөвгтийн төлөө нүр бартан байх юм гэлээ. Өөрийнхөө чадвараар үр хөвгтдээ боломж олгодог тийм нийгмийн төлөө зүтгэх гэж явж байгаа. Ийм л дэрвэн магадгүй нэг бодлын гинэн тэрэл залуу. Тэгэхээр өнөөдөр бид нэр хаа байсан 400 км-ийн цаанаас дөрж ирсэн хүмүүсийг хүндэтгээд ирсэн та бүгдтэй маш их баярлалаа. Бидний амьдрал бидний өсөж зорж байгаатай магадгүй хүлээлттэй маань байнга тэнцдэггүй. Гэтэ нэг л зүйл үнэн. Хэрвээ бурхан гэж байдаг юм бол шүү. Хэрвээ бурхан гэж байдаг юм бол хичээл зүтгэлийг заавал үнэлдэг юм аа. Хэрвээ бурхан гэж байдаг бол хэн нэгэн боломжийг заавал олгодог. Гагцгүй тэрийг өөрөөсөө бид ашиглах хэрэгтэй. Бурхан гэж байдаг юм бол бид нар самар өгдөг байхгүй юу? Ууландагаа самрыг мэднэ шүү дээ. Тэ? Самар бидэнд байгаль дэлхий бидэнд самар өгсөн байхгүй юу? Одоо бид яах ёстой юм? Цөмөх ёстой байхгүй юу? Бид яаж яах гэсэн нэг хүмүүсэнд цөмөөд өгчөөч гэдэг ийм ирээдүйг бий болохгүй нөлөөл явах ёстой. Надад 7 тэ чамд 8 надад 9 чамд 10 хөгчлөө гэж гомддог ийм монгол залуучуудгүй байх юм нөлөөл явах ёстой. Сүүлийн үед монгол залуучуудын магадгүй бий болгосон нэг ийм их сөрөг уур амьсгал юу вэ нөхөөр миний анзаарж байгаагаар чамд 7 надад 7хон гэдэг сэтгүүл бий болчих. Амьд байгаадаа баярлалаа монгол залуучуудын төлөө бид зүтгэх ёстой. Амралтын өдөр өглөө та нарыг хөшгөж нээгээд босоорой миний хөөгөөс ирэхлээр хөшгөө хаагаач нойр үрээд ахад анцэрсэндээ юундаа урлаад байгаа. Бид жам ёсны зөв зохицлын төлөө, жам ёсны зөв зохицол нийгмийн төлөө цааш дүрмжлүүлэн тэмцэх ёстой залуучууд. Би л болж байвал болоо гэдэг ийм амжилтхан сэтгэхүйгээс бид нар холдох ёстой. Багаар хамтран ажиллах ёстой. Айлсан тийм ээ? За бүгд цэг сууж саналаа надад. Саналаа надад яг цэг сууж. За бүгд баруун гар тал руу гараарай. Мөрөө давуулаад. Бүгд баруун гар тал руу мөрөө давуулаад таа. Юу харагдаж байна? Таны урд сууж байгаа хүний даг зарагдаж байна уу? За нөгөө тал руу давуулаад хараарай. Юу харагдаж байна? Таны даг руу харж байгаа хүний даг зарагдаж байгаа сте. Цайхныг хүртэл монголчууд бид нар нэг зүг нэг зорилготой явах ёстой. Бид бол баг гэж ярьдаг байсан. Гэтэл дэлхийн өөр төвчөнд очичлаа. 2-2-оор өдөөс ардаа. 2-2-оор өдөөс ардаа. За одоо нэг халуун дотноор тэврээд бүх эрдэнтийн залуучууд нэг. За тэврээрээ. За тэвэрч. Тэврээрээ манай залуучууд. Тэврээрээ яасан бэ манай? Тэвэр зүгээр. За. Одоо арай нүдтэй харагдаж байгаа байж сууж байгаа юм. Би нүгээр юу хэлэх гээд байгаа юм хэрэг залуучуудаа. Би нүгээр юу хэлэх гээд байгаа юм хэрэг бид нэгнийгээ ойлгож нэгнийгээ дэмжиж чаддаг залуучууд байх хэрэгтэй маа л гэж хэлж байна. Леонардогийн нэг тогсон кино байдсан шүү дээ. Нэг юм банкны мөр хийгээл ингээд чек мек хийгээл нисгэж болоо тоглоод байдаг таа шүү. Тэгээ тэр кинон дээр мань хүн сууж байгаа кино театр сууж байсан чинь өөрөөх нь зураг гараад ирдэ шүү. Мань айгүй ингээ паниктан гэж байжсэн чинь гинт зараа явдаг та. Энэ муухай хулгайчийг хараарай.
Энэ хулгайч аюу муухай хүн. За бүгдээрээ баруун гар тал руугаа харцгаая. За одоо бүгдээрээ зүүн гар тал руугаа харцгаая. Мань хүн дунд нь сууж өөрөө хайгаас ууждаг. Өнөөдөр бид нэгнийгээ ойлгож нэгнийгээ дэмжиж чадахгүй бол тэр хулгайчийг кино театр барьж чаддагтай адилхан бид нар өөрсдийнхөө магадгүй бид нар амьдралыг сүлдэж байгаа тийм хулгайчдыг барих боломжгүй болох юм аа. Тийм учраас Орхон аймгийнхаа залуучуудын холбооны залуучуудаа нэгдэж бүгдээрээ ажиллаарай. Эдгээр хийхэгдээ биш. Эдгээр хийх юмгүйдээ биш. Эдгээр ихнэр хүүхдгүүдээ биш. Эдгээр гэр бүлгүүдээ биш. Эдгээр зөвхөн Монголын сайн сайхан ирээдүйн төлөө зүтгэж явж байгаа тийм галзууртай залуучууд гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд маш баярлалаа.